Нэг. Нэг. Окей. За сайн байцгаана уу? Ариун санаа байна. За. Ямар амар халуун юм бэ гадаачаа. Халуун малуун байна мэн гэ хэлчихэд яах вэ та нар? Хүн заавал ингэ чадах байгаа юм шиг албаар юм хар нүсэр хувц хүмүүсээ гадуур ингэ бахан хүнд юм өргүүлээ явуулж муулцсан. Ерөөсөө хэцүү байна. Та нар бол таалагдахгүй. За тоглосон. За, муурнуудаа гарч юмнууд нь авлаа. Юу авсан бэ гэхээр энэ хардаа хөөрхөн амтай. Энэ ингээд манай уул нь хоёр шигтэй байхгүй юу? Тэгсэн чинь манай хоёр муур ингээд хооронд зодтолдож нүдэлдэж байгаа нэг унж тусгаж жагаад энэ ч нэгэд хагараад алга болцсон заяа. Миний бүр гар нүр хоёрны өнгийн зөрөөх хардаа ямар амар юм бэ? Юу вэ? Окей. Тэгээд одоо энийг хаях хэрэгтэй бөөнөрөө. Энийг хаяад би шинэ аяг авсан. Цараа. Ингээд хоёр юм аягтай гоё модон. Одоо энэ хоёрыг энийг эвдлэхий чинь би харнаа заяа. Амар айтайхан. Энийг ингэж салгаж аваад угааж мугаачдаг. Ер нь маш их таалагдлаа. За, энийг ингээд тавьчих. Юу энэ хардаа муурны ашигтай бактери. Муурны ашигтай бактери гарсан байна. Тэгээ энийг бол манай хоёр хүүхд хоёлаа идэж үзээгүй байгаа. Тэгээ одоо хамгийн эхлээд ашигтай бактерийг идүүлцгээе. Дотор ингээд байд юм байна. Ингээд нэг ширхгээрээ 10 грамтай хөөт хоёр байж 50 байх шүү. Гол нь 50. Ингээд 10 грамтай 20 шиг байд юм байна заяа. Агуу 20 грамтай 10 шиг гинэ. Тийм болохоор өгнө штэ би ерөөсөө юм идэж үзээгүй хүмүүсийг битгий юм өлөн зангаар гэж хэлдэг штэ би ерөөсөө. За ямар ч байсан идүүлэхгүй бол энэ хоёр бүр яг хүч талд орлоо. Ямар муухай юм үзээгүй өлөн зантай энэ ч одоо амтун харж явах юм бол ариун санаа ямар ч хоол мол авч өгдөггүй мэн гэж бодоод намайг л одоо илдэг бусаар хэлгэн байгаас тээ. Өхийн оронд хоёр бас юм үзсэн юм шиг зан гарах хэрэгтэй байхгүй юу? Ээж чинь хоёрт аль болох ингээл те өөрийнхөө иддэггүй тийм үнэтэй зүйлсийг авч өгч байж. Өөрийнхөө идэж үзээгүй үнэтэй зүйлсүүдийг авч өгч гин. Энэ зүйлсийг яах юм? Хичээж чи байж ах чи идэг байх чаа. Ах нь хүн ахтай дээл захтай л хоолд яг зэрэг идэсгүй бол. За мөний идэд минийхөө. За идэд пяра. За ээж нь цагийг айцсан заавчлаар. За ямар ч гэсэн ингэж харуулъя. Энэ хоёр маань ингэж чи зүгээр нь уртгаа энийг л идэлтэй. Энийг илүү штэ айлуул та. Тийм амтгүй байгаа юм бах та үнэрлэж мөнөрлээд ах юм. За пёри болохоор худлаа үнэ идээд байна. Эсвэл энэ гинт нөгөө нэг өөртөө хоол иддэг байсан аягийн солонгууд ингээд стресстэй ч магадгүй яагаад л миний хаал иддэг аягийг хайчлаа гэх. Тийм болохоор миний хөө дасан зохицохоос арга байхгүй окей. За дараагийнх нь хоол нэг ийм хоол авсан. Дараагийнх нь хоол бас нэг ийм хоол авсан. За тэгээд бас мэдээж манай хоёр хүүхдийн дуртай амттан снэйк гэсэн үг. Одоо хүүхдүүдийнхаа иддэг би снэкүүдийг харуулъя л та. Нэг иймэрхүү заяа. Энэнд манай том амар дуртай яг чинэлийнхээ өнгөтэй юм. Тийм ээ минийхөө. Баг болохоор энэ дуртай. Багийн ам нь амар хямдхан заяа. Баг энэ дуртай. Энэ болохоор ер нь муурны каншиг дундаас хамгийн хямдхан каншиг байхгүй юу? Нэг ийм 5 шигээрээ нэг 6,000-5,000 тэр хавцаа байдаг хаа. Энэ минь бол бүр амар үнэтэй байхгүй үг нь бол. Тэгсэн чинь манай баг болохоор энэ хямдханд дуртай. Манай том болохоор угаасаа юм үнэтэй нүддэг нэдэд. Яа чигш юм уу минийхөө. Тэгээд энэ амттан бол манай том бүр үхдэг заяа. Одоо би танд харуулъя. Инээс болж би нэг багтаа гарынхаа ингээд яг ингэж нэгээр нь идүүлжсэн чинь манай баг миний хумсыг ингэж андуурж амар хүчтэй хазаад миний хумс руу ингэж шүдэн зоогдоод пяра мөний тэр ийм хөөрхий иддэг цаа би чамаас айгаад байна л та мэ минийхөө чи чамаа минийхөө өш за сорно пяра энэ шүү дээ. Энэ. Би ихтэй пёроос дээр нэг амар хазуулсан болохоор яагаад гэдэм юм.
За уучлаарай. Манай Мүнигийн дуртай зүйл нь. Энэ дээр заяо ээж нь энэс жоохон хийгээд өгье. Энэ шүү дээ. Энэ байна. Энэ ард энэ байна. Ихтэй ч та нар ийм хөлдөөш тардаа дүү чи ингээд энийг өөр. За ямар ч байсан тэгээд хоёр хүүхдийн сарын хэрэглээг бол хангачихлаа. Энэ болохоор хоолныхаа сав баггүй юу? Энэ хоолныхаа савнд болохоор юу яасан? Би энэ удаад албаар тийм үнэтэй хоолнуудыг биш, арай нэг тийм боломжийн үнэтэй хоолнуудыг сонгож авсан. За ягаад тэгэхээр үнэтэй хоолнууд энэ хоёрын иддэг хоол нь болохоор нэг амар гүйлгүүлдэг тийм одоо юу гэдэг вэ? Гид доторхыг гөрүүлзэх хөдөлгөөнийг тийм сайн байлгадаг хоолнууд байсан учраас амар баан заяа бүр. Тэр баасных нь өнөр танар манар бүр солиоттой заяа. Тэгээд энэ удаад болохоор би зүгээр ингээд дэглэмний хоолнууд харж байгаачлаа. Кугума, тэний цэжмах, салмо. Одоо ээж нь хоёр одоо ээжтэйгээ нийлж турна заяа. Энээс халыг хийгээд энэ нь болохоор бүр ийм жижигэн зулцгонуудыг иддэг шиг ийм жижигэн. Нөгөөс нь болохоор арай том юм байна. Тэгээд би та хоёрт энэ гурвыг ингээд хувааж холж өгнө заяа. Эхлээд болохоор биш дээ. Эхлээд жоох иймэрхүү багс ингээд тусгаад ингэж байгаад одоо энэ дээр нь 3 дахь хоолыг хийгээд юу л хийгээд байна даа мó балаа угаач тийм нөхөө. Зя. Яг ингээд 3 хоолыг нэг ажиллагаа хувааж хойлно. Би нүүр мөр амар хөөрхөн ботцсон байгааг анзаарч байна та нар. Өсмөс ингээд цоо ирүүл байгааг анзаарч байна та нар. Окей. Зя. Зя хоол идчихээ хөхтөдөө. Манай энэ хоёр шүү дээ. Энэ одоо ингээд 2 кг-ийн юм төмпөн байхгүй юу? Тэгвэл энэ хоолыг баг 3 мөрөн дотор идчихдэг цаа. Ялангуяа баг нь бүр амар иддэг. Тэгээ би чинь ингээд гадуур дотор амар их тэндэг өвчтэй юм болохоор хүүхдүүдийнхээ хоолыг байнга дүүргэж гарахгүй бол юу яа. Өсөд өвчин гэж бодоод би байнга дүүргээ гарчдаг байхгүй юу? Тэгэнгүүт ингээд байгаагийн доргоор идсээрээ гадаа бүр хоёулынхаа гиз гүзэн гэж бүр амар хит таргалалттай. Энэ нь ер нь бол манай хоёр таалагдсан нөгөө нэг муурны ашигтай бактери. Энд гудамжны муур зур энэ минийг идэх юм бол ямар их баярлах бол та хоёр дарваас хоёр амьсгаа минь. Эд энийг хоёрыг бодоод хоёрын над ирүүлэн минь сайн сайхны төлөө чинь би энийг хаа байсан 500 метрийн наан цанаас чийж ирлээ. Ойлгож байна уу? За юу ч гэсэн хүүхдүүдийнхээ хоолуудыг бол авчлаа. Одоо уулын цагийн шөнийн 2 цаг болж байгаа заяа. Тэгээ би айл нэг 11-ийн үеийн үед болохоор нэг найзтайгаа уулзсан. Муурнуудынхаа хоолыг авангаа ойрхон байдаг нэг найзтайгаа уулзаад кофе ууя гэж би бодоод тэгээ гарсан. Тэгээ нүр ам хамраа уусаад тэгээ жоохон бодмар санагдаад. Тэгээ гарчаад гэртээ ороод ирсэн чинь нэг л юм дутуу. Нэг л амар мартсан цаадаа юу илээ гэж маа том хөхт ирэл мяа гэж өгөөд нэр хоолыг мартсан ба штэ. Тэгээ буцаж гар санжинд явж шөнийн 2 цагт ингээ хоол олж ирж байгаа байхгүй юу. Тэгээ манай энд чинь дандаа өөр өөртөө үйлчлүүлэх 24 цагийн амтны дэлгүүрүүд амар их байдаг болохоор тийм. Яг эргэн тойронд яг 1 км-ийн дотор тийм 7 газар байдаг заяа. Гэтэ яг энэ хоёрын иддэг хоол нь яг нэг газар байдаг заяа. Тэгээ тэр газар нь хамгийн хоолн дээр би сая 1-р залхуурсан 2-р одоо бүр даврлаа шүү дээ. Даврлаа шүү дээ. Watch me. Watch me. Мөн. Алай шоо би бүгдээ чинь. Одоо нэг харж байна. Ийм бүдүү. Хажуулаас бүгд зааруул. Энэ одоо ингэж нөө унжиж мунчсан байгаа за. Энэ зүгээр дээш нь ингэж гидэлгсэн болохоор ингэж гэж нарагдахгүй. Хүмүүний. Хөөе. Хүй. Энийг нэг жихгүй толгойтой юм яа давэз. Би чамд тэр хашаад аяатаг угааг хэлээд тахчаад хэдэн удаа хэлүүлдэг юм чи. Бүр нэг одооны хүүхдүүдийн юм жихгүй толгойд би одоо чиний насан дээр байхад ээж нэг удаа аяг угаах юм бол за ээжээ гэж өсөрч угаад тэр нартаа.
За тэгээд хожигдоод тэгээд зодтолдод хожигдсон гэрээс гараад зайлаарэ. Энэ одоо дайсан зэрэг яах ч юм. Ваа, ямар өөрхиний. Ваа! Ай, яаж харж мөрөд харъя. What? Ништа не шах эмти. What? Ваа! Нүд мүд нь хөрхөн гүйлэх шиг алгалаад хөөрхөн биш. За урдаас ингээд нэг амар муухай зүг хараад шаардлага байхгүй. Тий? Өстө өсгөө төрүүлээ өсгцэн юм их өстө алаа. За би одоо нааш муутай хүүхдэд танад өмсөж харуулсан заяа. Хөөе эцэг чиний баас шээсийг хэн бэлддэг? Би л бэлддэг үстэй л газ үнсчээ. Ийм дургуй заяа. Бор одоо хөлөөрөө өшүүлэх юм уу? Чи манай гэрээс яваарай. Окей. Газ үнсчил та. Чи одоо юу юм манай юу юм? X юм юу юм? Нэш. Чи үнстэй л үнсэн. Үнстэй л үнсэн. Окей, би өөрөө бууж өгсөн дээр юм бэ. Нэг хүн шиг тарихтай ингэсэн арай би өөрөө төлж бууж өгсөн дээр юм. Готлоо. Став таалагдахгүй. Энэ перморыг апл аваарай та нар заяа. 낭만이란 배를 타고 떠나가야지. 지지지지. 예예. 야스 гайхаад байна уу? Яа.